За ингээ манайха өнөөдрийн дугаараар гамшиг түвшний Баатар эргэж ирсэн манга зурлалыг төлөвлөхөд бэлэн болоод байна. За ингээ мангад орцгоё. Some legends are told, some turn to dust or to gold, but you will remember me for centuries. Just one mistake is all. За дэлхийд дээр улаанууд хэмээх мангас өөрийнхөө айрамтаа гарч ирснээр энэ бүх үйл явдал эхлэх өгөөд түүнтэй хамт гамшиг хэмээх цамхаг хүртэл гарч ирсэн юм. Нэгдсэн үндэсний байгууллага гамшигаас ирсэн саналыг татгалзсан бөгөөд гамшиг энэ бүх хугацаанд хүмүүсийг л нэхэж байсан. Хүмүүс тэдний эсрэг өөрсдийнхөө зэвсэг нөөц цолцоо бүх зүйлийг дайчлаад тултгад мангасуудын оронд зүгээр л нэг хатгалцал маягийн зүйл болсон. Яг л энэ үед аав хүү хоёр дээр авраг 8 айлж ирж олж яг л хитгэн даваан дээр манай гол дүрийн кул оба буюу игон буюу гарч ирнэ. Кул оба шүү. За юу болж байгаа гэхээр игон буюу манай 8 айлжийг ганцхан чавчлалтаар алах бөгөөд энэ л үед 12 бурхад игоныг дээрээс харж идэг. Энэ хугацаанд ямар нэг юм болгон тодорхой. Манай агуу игүн буюу манай 13 дахь ирсэн хүн 12 гиганттай хамт гамшиг ихл буюу гамшигын завхгүйгээр орж байгаа үйл явдал өрнөх бөгөөд яг л агуу баатар шиг байгаа юм да. Үзэгдэл шилжиж нэг хачин дөрвөлж нүдний шилтэй нэг хоошоо үсээ сансан байна. За манай энэ арслангийн орд шүү. За юу 12 гигантийн нэг арслангийн орд Аги. Аги болохоор игон нас барсан гэдэг мэдээг хүмүүст хүрэх бөгөөд яг л стийн салхитна. Одоо арчаа. Тийм юм бол шал бодлаа. Манай игон юу гэж хөвтэй бас тийм амар хүчрэг. За яг юу болсон бэ гэхээр улаануудын мангасыг манай игон ялсан бөгөөд яг л тамирын тасраад цацга царайлаад яг л цусандаа утгалцсан. Үхээ ирмэгдэж байж хаад. За хин нэг нь ингээд үхээсээгээд хараасаа утгах зоох бөгөөд игоч би ингээд хүтэг байштэй гээд эргээд тарахад ядаж хүний арчи да гэж эргэж харсан л байх л та. Шууд англын ёроол руу унгаах бол. Яг л англын ёроол жинхэнэ улаанууд игоныг өгтөн хүлээж аваад миний зүүн гар тасарсан. Бас би ингээд энд үхсэн ч яах вэ гэж бодолтой байж байгаа гутаа. Шүдээ 100 саяхан утгалуусаа утгаа амдаа 100-аад илдээ барина. Улаануудын эсрэг шууд тулдаанд орсон юм. Улаануудад ялагдгын алдад бүх мангасуудаа дуудаж игон улаанууд бүх мангасуудын эсрэг шууд тулаанд орсон юм. Үзэгдэл солигдож өмнөх цаг руу шилжин. Манай игон нэг шарсан дахианы газар ёо ямттай харагдчих шүү. Номын ордны гигантэн Хьюго Отос. За энэ манай ерөн гол дүр шүү бас. Тэгтээ тийм амар гол дүр шүү дээ. 13 дахь ирсэн хүн буюу игон. Энтэй яри өрнүүлж өгөөд манай Хьюго Отос нэг юмдал санаа зовсон байдалтай маш бодлогочсон суугаад байх болно. За үзэгдэл солигдож за гамшиг гарч ирээл гамшигын цамхаг гарч ирж дэлхийг тэр яар нөөмүүлж 12 бурхад энэ бүхнийг хардлаггүй 12 гигантнийг сонгоно. Мангасуудын эсрэг тулдуулахар болж яг л бидний ингээд дэлхийг захирах ёстой гэж байж хат 13 дахь сэрсэн хүн гарч ирсэн бөгөөд яг энэ 13 дахь сэрсэн хүн манай игон байгаа. Игоны агуу хүчнээс бүх сүрдэг бөгөөд тэр бурхтаас илүү хүчтэй гол дүр юм. За ингээд игон минь мангасын гол үр болох гамшигын цамхагт орсон байгаагаар үйл явдал өрнөжлөг байгаа. Энэ ард байгаа нөхөр бол энэ бол хамгийн зөвүүн төвш. Бүр цаадлахын зөв. За ингээд арслан, хойно, хумх 3 орд харуулга өгөөд яг л улаануудны өмнө тэр 3 бичин жом ихтэй харагдана юм. Даанч манай хүн улаануудаас юу гэж хайх вэ? Улаанууд жархирч газар цөмөрч доороосон юм хөнгөө юм тесрөхнүүдээ гэтэл агуу их тесрэл болж тэр тесрэлт нь тэнгэрт тулгаар амар том тесрэлт болсон юм. За энэ тэгээ тесрэлтийг харчаал бид нар ийм юмтай яаж тулдаж чадах вүлээ гээд 12 гигантны шамирж байхад 12 гигантны
нэг нь зүхтаараа гэж орсноор бүгд зүхтах юм. За ингээл бүгд үхтгийн даван дээр манай Игон агуу хүчээр ганц талаагаал ороод төвээгээл баруун саваал зүүн саваал тэгэл өөр явдал буцаад англах явдал руу шилжих өгөөд манай ангалт Игоныг барьж идэх гэсэн 1000 гаруй өсгөлэн мангас амныхаа шүсийг харчна. Бэдгүй. Данаа манай гэхдээ манай Игон юу гэж тэгж амар госолгов. Шууд л би амьд гараад надад хийсэн зүйлийг тэдэрт авсуулах гэж хэлснээр 20 жил өнгөрч 20 жилийн дараа ганцхан нэг чөтгөр дээр очино. Амьд амтэн байна уу гэж орилтлон чи сүүлийнхэн гэж гიშгэн нөгөө чөтгөрийн навраараа гэх хоолойг сонсоод Игон нурангад даруулсан юм. За үйл явдал 20 жилийн дараа үргэлжилж одоо хоцд сүрж хоёр залуу хүүхдэж амар тухтай өстой юунаас уцсан мэдэхгүй гүүгээл хаахаа бид өнгөрлөө амар баясгалантай юу араас нь манай чон магсууд дайрж байгаа новш гэж ингээл хөхтийн байж тээ гэж бодоод байж хат гамшиг ихсэн газар уу гамшигын санхуг мөн гарч ирсэн хэтээ уул мөргөө алга болох бөгөөд яг л энэ үед булчин шүрмс зэнгэрсэн өстой нэрээ ногоо навраа цэцруулсан муу новшнууд гээд манай Игон гарч ирэх бөгөөд Игон руу нэг нохоо дайрахад манай Игон юу хөө ганц охилтоороо тий толгоон тасартал биеийн ботортол цохноо. За ингээл нөгөө хоёр Жомны хажууд сүхтэж бууж ирээл Чингисийн сүхтэлт. Тэгжитэл бас манай чоны босс болтоо нэг шүхсээ савируулсан нохоо ирээл. Үгүй байлгүй дээ. Чоны удирдахч байна гэл. Ой залуу минь хурдан зүхтаараа гэл нөгөө хоёр хэлхийн завдггүй чон мангас мэн амнаасаа лазер гаргана. Тэр лазер нь бүр ингээд бүү тэнгэрийн хаяа руу түсгээл алгоод. Манай Игон юу гэж болтов тий. Нөгөө хоёрыг чи аварцсан маш хорон нинээ дээр. Дээшээ өсрөн. Игц дээрээс нь багал зурдж хаяал нөгөө чоног чинь номруулж байгаа юм да. Тэгтээ алдсан л та. Буцаж ирэж хараад одоо та хоёр гэх. Манай Игон зүгээр л тоглож байдаг өгөөд. Нөгөө хоёр ч гэсэн номд орцсон манай Игон 20 жилийн дараах анхны амттай хоолыг минь авсуулнаа. Гэхдээ тооцсон бол мангар их гарсан л да. Юу гээл 20 жилийн мэдээгүй хүн бас тэ мангасаа махаар хоолсон хүн те. Бас идэн штэ идэж ууж өгнө. За нэг идэж уугаал дуусуу гэсэн байдал та. Чамаас ягаад хүч мэдрэгдээд байгаа гэд байж та халуухтаа өөрийгөө харна. Яг л нэг соёлын шок олцсон хүн. Хувцаа дайлал толны хажууд очоод өөрийгөө харснаа. Вау. Хуучны би мөн үү? Бас миний гарн дээр юу байна вэ гэ гарлуугаа харахад гарын алга дээр нь могоон шивээс гарч ирэх бөгөөд энэ могоон шивээс бол могоон ордны тэмдэг юм. Могоон ордны тэмдэг гарч ирснээс хойш Игоны хүч судлагдчих. Цонх гарч ирэх бөгөөд та өхлийг мэдэрлээ. Та боломжгүй амтчлалыг гаргалаа. Таны үзүүлэлтүүд нэмэгдлээ. Та ариун чадвар өвтөлээ. Хамгийн аймаар нь могоон ордны жинхэнэ бурхан болцсон юм. Ингээд 13 дахь бурхан манай Игон болж байгаа юм да. За тэр үед Игон савж унаад л оюун ухаант нь аврам мохтой болцснаа. Яа манай Игоныг харалтаа. Цэрэлэг аврам мохтой уулзаал. Юу ч ярихын завдалгүй яг л гар хүрхий алдаад. Яг л тэр могоон хүчийг өөрлөгөө шингээж байгаа юм шиг. Асар их хүчийг өөрлөгөө шингээнэ. За яг юу болсон бэ гэхээр саяных юм чинь зүгээр төсөөлтөн болсон шүү. Манай Игон одоо яг бүх зүйлийг ингээд гайхацсан. Яг юу болчихоо яач ивэ ч үгээд нөгөө хоёроос асууад та хувцаанд тайлаад толны өмнө очоод ухаалдаа л уцаа. Би таныг гайхсаа гэдэг. Игон гардуу харахад нөгөө шивээсэн байж л байх өгөөд та могоон ордны эзэн боллоо гэсэн систем маягийн зүйл гарч ирнэ. Яг л соло левелтэй адилхан одоо ингээд та супер нөхөн сэргэлт. Би ямар ч гэмтлийг идгэн. Яа, юу ч болсон байлаа. Миний бие сэргсэн болохоор муу зүйл лав биш гэж бодсон баг. Харин харанхуй өнгөн рүү унгаасан. Тэр новшийг олвол баруун гарын Монгол шанаа өгнө. Монгол шүү.
За гамшигын цонхог алгуулстай холбогдуулна. Манай хоньны ордны за энийг бол хоогийг явчих. Манай хоньны ордны бүдүү нөхөр маань эндэр дээрээс үг хилээ бууж агаар үйл явдал шилжих өгөөд яг л юу болсон мэддэхгүй машинда хамаг хараалаа урсган новш Игон яг яац юм бэ? Игон манай Игон бол угаасаа манай хоньны ордны зүрхэнд орсон байгаа. Ягаагүй л тэр агуу хүчрэг тийм болгоор 20 жил тэндээ амьдэрсэн гэвэл тэгэл будаа. За энэ үед утас дуурна. Игон нэг хүнээр залгаж агаар үлээд чиж өгөөд яг л онгоц буугаал. Манай Нүмын ордны хөөгөө отоос маань бууж ирэх бөгөөд энэ бол хамгийн царайлаг дүр юм. Гэхдээ манай Игоныг үзэхгүй дээ. Амар суудалдаа суугаал тухлаад байж хат нэг нуус төгдмөл дугаар залгах өгөөд манай хүн ч гэсэн цамхаг нурсны мэдсэн болохоо жоохон айдстайч Игон одоо юу гэж гарч ирэх втэ 20 жил өнгөрсөн. 20 жил би тэрний араас шансан, би тэрний араас тулалдсан. Хөөгийн бодолд яг л тэр хугацаанд гоныг аврах гэсэн бодол байгаад ирсэн боловч 11 норд хөөгөө отусыг Игон Хүсен чи бидэнтэй адилхан 12 ордны эзэн болж 12 хаад бол бид улсыг удирд. Яг л хөөгөө зөвшөөрөх мөвчт нь за зөвшөөрсөн гол хүн бол материал ордол юм бэ дөө. За ингээл бодоо яваал Игоныг бодоол. За би ингээд амьдрах ч юм уу, гүү ч юм уу гэ бэж гсэн чинь ерөнхийсээ залгаж орж ирсэн ээ. Чи сонссноо? Игоны нууцт сүлжээг хин нэг нь ашигласан байх гэдгийг сонсоод манай хүн одоо харж нүл шок бол. Маш их дарамт орж ирнэ. Тэгэл машина зогсоогоороо яаралтай гэж хэлээл. Юу ч осноо мэдэхгүй дууд шууд нэрсэн байхыг нь сонсоход манай Игон аимшигтай хоолоогоор тэгсүү. Би чамайг олно. Тэгээд чамайг аална. За энэ бол тоглоом да. Манай хүн тэгээд юу гээл хамгийн сайнаа заалж явах те. Гэхдээ ерөн бол тоглосон тэгээ Игонд нөгөө хоёр Жока гар утсгдээ юу болохыг тайлбарлаж таны талаар бас комментууд юу гэснийг мэдхийн тулд баахан сайт руу орж ухаж үзнэ. Тэгэл ингээл комментууд гүүгээл Нүмын орд мундаг гिचгсэн чинь манай хүн утсыг нь дэлбэлцэн хаг бацаад. Хөөх юм аа залуу утасныхаа араас хайр дуудсан ингээл уйлаа сууж хаад. Гинт анхаар хэн нэгэн таныг ажиглаж байна. Яг л энэ мөчд Игон нэг хүч мэдрэн хин нэмаг ажиллаж болох үлээ гээ гарахад манай хоньны ордны аватарууд маань гарч ирнэ. Аватарууд гэвэл наа чин ерөн бол хоньны ордны дагуулууд. Манай Игон ч гэсэн юм гэж дагуулуудаар нь хуулахд. Игоныг хүчийг мэдрээд ирсэн бөгөөд яг л энэ үед нэг бүтэхгүй яг нэг ингээд хүчнээсээ болоо бартцсан нэг хоёр хүн бидэн штэ. Ерөн бол хүчнээсээ болоо бартцсан хүмүүс. Тим нэг хоёр хүн тааралдан манай Игонтой. Тэгэл манай Игоны годамжны нохоо хайтаа урдаас нь татчихсан тамхины утааг хүлээчихэл амар хорон нор энийг л цаашаа явж хат. Манай Игон юу ч хийчих зүгээр ах уу. Хоёр муу харж мэн гэж хэлээл нэгэнтээ нүүр тулж байгаа юм да. За нүүр тулаал яг л бурхны наслал түс. Нөгөө нөхрийг чинь юу ч үгүй хол шидэ. Та жинч бас хүчтэй л дээ. Араас нь дахиад нэг гимгтэн чи минийхийг яаж ийна? Минийхийг зүшээ. Чи миний нөхрийг яаж ийна гэсэн дахиад нэг наслал түс. За ингээл энэ хоёрыг болгочлоо гэж явсан чинь нөгөө хоёр залуу амар сандарсан байгаа да. За нөгөө эрэгтэйд дээр очиод зүйлтийг нарсан чинь мен хоньны ордны дагуулууд. Игоныг 20 жил болсны 20 жил өнгөрөөд ингээд бүх юм гигантээс доошоо ингээд зэрэгэлтэй болцсон. Яг л ранк шиг. S ранк, A ранк, B ранктэй адилхан ранкууд. Аватар энэ бүхэн дурамшуулж би
чамд эд мөнгө эрх мэдэл бүх юмыг санал болгоё. Харин чи над бол аал гэхэд манай ийг юу гэж тэхв? Уурлсандаа газар ганц дэвсэлэхэд тэр авийн бүх зүйлсүүд хүчинт нь сарин алга болно. За ингээд л манай манга маань дуусч байгаамаа. Гэвэл өгүүлдэй. Цаашаа байгаа. За ингээд part 2-ыг хүлээж авах юм бол subscribe, like, share хийгээрэй. Баяртай.